За өнөөдрийн лабораторитой холбоотой тоног төхөөрөмжийн танилцуулгатай холбоотой дараагийн нэг хэсэг бүлэг сэдв бол энэ тоног төхөөрөмжийн угсрал, тэгээд технологийн схемээр тоног төхөөрөмжийг хэрхэн тэмдэглэх үү, тэгээд туслах тоног төхөөрөмжүүд гэж чухал зүйл байна. За эднээсийн талаар бол тавч авч үзье. За ер нь одоо үйлдвэр дээр ингээ гарахад хоёр тоног төхөөрөмжийг бол ингээ хооронд нь холбох, дамжуулах тэгээ ийм одоо шаардлага гарна. Хийшингийн одоо аль нь ч бай. За ингэхэд ямар одоо хэмжээтэй, ямар диаметртэй, ямар зузаантай хоолоо авч ашиглах вэ гэдэг pipe selection буюу одоо хоолойны сонголт байна. Тэрний талаар чухал гэж үзэж байна. Яагаад гэвэл одоо төгсөөд гарч байгаа оюутнууд нэг үйлдвэр дээр очиод хоёр төхөөрөмжийн хооронд нь холбоё гэхэд ямар хоолойгоор холбохыг бол мэдгээ болчтгоо. Нэгдүгээр хоолойны сонголт нь бол угаасаа тухайн орчны зэврэл, зэрэмтгий чанар, даралт бол чухал нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. За тэрнээсээ хамааруулаад ямар одоо материалаар хийсэн одоо хоолой авах вэ гэдгийг бол сонгочно. Хоёрдугаарт хоолойны ханны зузааныг бол энэ 5-8 гэсэн тэгшдэглээр бол тооцно. За энд болохоор P нь бол юу вэ гэхээр бол хоолой доторх даралт. Ньютон харьцан мм квадрат гэдэг бол мегапаскалаар тооцогдож байна гэсэн үг. За D нь бол хоолойны гадаад диаметр байна. За S бол юу вэ гэхээр бол тухайн чиний сонгосон хоолойг хийж байгаа материалын бат бүхий хүчтэй тухайн температуртай харгалзаа тогтмол утгатай байна. Мөн мегапаскалаар хэмжигдэх. За энийг бол сонгосон материалдаа харгалзуулаад хоолойны материалын бат бүхий хүчлэлийг лавлах материалаас бол авчнаа. За E нь бол гагнасын бат бүхий коэффициент гэж нэрлэдэг. Тухайн аппарат хоолойг одоо ингээ гагнж хийлээ гэхэд тэр одоо гагнасыг одоо ширж гагнсан байх уу, эсвэл одоо хийн гагнас хийсэн байх уу, ямар одоо гагнас хийсэн байхаас хамааруулаад бол гагнасын бат бүхий коэффициент байна. За P бол даралтын ярьсан. За температур тэлэлтийн коэффициент гэж байна. Температур тэлэлтийн коэффициент бол байна. За C бол юу вэ гэхээр бол коррозийн нэмэлт гэсэн үг. Коррозийн нэмэлт. Энэ нь болохоор юу яаж болдох вэ гэхээр тухайн материал тухайн орчинд жилд хичнээн миллиметрээр зэвэрдэг гэдгээс хамааруулаад тэр жилд зэвэрж байгаа хуурдыг ашиглаж байгаа энэ хоолойг ашиглаж байгаа жилдээ үржүүлж байгаа одоо тухайн нийт ашиглалтын жилд хичнээн одоо миллиметр зэврэх вэ гэдэг тэрнийг бол нэмэлтээр нэмж С-ийг нэмж өгнө гэсэн үг. За ийм байдлаар бол хоолойны ханны зузааныг бол тооцож болтгоо. За ямар диаметртэй одоо хоолой авч ашиглах вэ гэдэг. За хоолойны economic diameter гэж байна. Одоо эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой диаметр гэсэн үг. За ер нь бол хоолой бол диаметр нь их байх тусмал тухайн хоолой бол үнэн нэмэгдээд яваад байдаг. За нөгөө талаас нарийнхан хоолой бол хямд. Гэхдээ яг вэ гэхээр нарийн хоолой тавьчихаар өмнө ханаас хийшингийн механик, эдэр механикийн процесс үзсэн байгаа. Нарийн хоолой тавьчихаар тэр нарийн хоолойгоор хийшингнийг шахаж байгаа насцоос компрессорт бол ачаал үүсгэж. Нэгсэндөө илүү их том чадалтай насцоос тавьж ийж илүү их тэр насцоосыг ажилуулах цахилгаан энерги илүү их хэмжээтэй гарч ийж тухайн тэр төхөөрөмж маань бол хийшингнээгээ шахах юм ажил гарна. Тэгэхээр нарийн хоолой тавихаар бол нэг талаас тэрэндээ тавих насцоос пампны бол чадал нэмэгдээд цаашаа бол одоо үйл ажиллагааны зардалт чинь нөлөөлнө гэсэн үг. Хичнээн бүдүүн хоолой тавина гидравлик эсэргүүцэл түшнөөн бага одоо чадaltaй ийм одоо насцоос тавих ажил гарнаа. Тэгэхээр энээс хамааруулаад бол хоолойны диаметр үн эсэргүүцлээс хамааруулаад хоолойны тохиромжтой диаметрыг бол ерөнхийдөө иймэрхүү байдлаар болдог шүү. G нь бол массын зарцуулалт, ороо болохоор тухайн хоолойгоор дамжиж байгаа хийшингний бол нэг тэрний 0.5 зэрэг гэсэн байдлаар бол олдгоо ерөнхий байдлаар бол. За тэгээд A106 маркын ган гэдэг бол зүгээр энгийн карбон стeel гэдэг бол зүгээр энгийн ган гэсэн үг. Тэгээд одоо хоолойны диаметр 25-аас 200 мм байхад одоо 1 м хоолойны үнэн нь ямар авах вэ гэдэг жишээний энэ тэгшдэглэр ингээд тооцож болдог ерөнхий байдлаар.
За 304 маркийн үйл зөвөрөх гангийн хувьд мөн хоолойны диаметраас хамаарат үнийг ийм байдлаар тооцож болтгоо. Тэгээ энэ үн эднүсээс хамааруулаад энгийн ган буюу одоо зүгээр карбон стeel одоо энгийн ган дээр бол хоолойны тохиромжтой диаметрыг энэ 5-ын 14 дэх шүтгэлээр бол ерөнхийдөө тооцно. За үйл зөвөрөх 304 маркийн ган дээр бол энэ 5-ын 15 гэсэн тэгшгэлээр бол тооцож за ер нь оптимал иймэрхүү диаметртэй хоолой авч тавих юм байна гэдгийг бол хүн өөрөө сонгож явдаг байгаа. За энэ эргээд таанаас төгсөөд гарсан ч гэсэн бол үйлдвэр дээр гараад ажиллахад хоолойны тохиромжтой диаметр тэгээд эднүсийг сонгоход хэрэг болох байхаа гэж ойлгож байна. За энэ талаар мөн адилхан энэ ном дээр болохоор энэ pipe selection гэдэг энэ 5 дугаар бүлэг дээр байдаг санагдаж байна. Энэ номыг түрүүн татаад аваарай гэдэг өмнөх видео бичлэгэн дээр ярьсан байгаа. За тэгээ үйлдвэрийн одоо энэ тоног төхөөрөмж одоо таанусын лаборатори ажлын нөгөө заавар дээр ч байгаа одоо схем эднүсийг ойлгоход бол юм үсгэн тэмдэглэгээ бол чухал байдаг. За энэ үсгэн тэмдэглэгээ болохоор ISA 5-1 1992 гэсэн Ирвижн буюу одоо 1992 онд сайжруулалт хийсэн ийм одоо үсгэн тэмдэглэгээгүүд бол технологийн схемийг уншиг ойлгоход бол зайлшгүй хэрэг болно. За энийг бол мөн түрүүний дурдаад байгаа номны ховлол 5 дугаар бүлгээс нь ийм одоо үсгээр ийм зүйлүүдийг тэмдэглэдэг юм байна гэдгийг бол уншиж ойлгох боломжтой болно. За тэгээд лаборатори ажлын гарын авлага дээр чинь бол мөн ийм технологийн схем төхөөрөмжийн схемийг зураад ингээд янз бүрийн үсгэн тэмдэглэгээ эднүс ингээд хийсэн байгаа. За энийг ингэж энэ үсгэн тэмдэглэгээ эднүсийг ойлгохгүйгээр бол тухайн төхөөрөмжийг бол ойлгох, тухайн төхөөрөмжтэй ажиллах бол боломжгүй гэж ойлгож байна. Тийм учраас энэ үсгэн тэмдэглэгээ технологийн схем дээрх янз бүрийн тэмдэглэгээгүүдийг бол сайн ойлгож явах хэрэгтэй. Зөвхөн энэ лаборатори ажилд ч биш гараад одоо төгсөөд нэг үйлдвэр дээр очлоо гэхэд тухайн танай цех дээр ч нөгөө тоног төхөөрөмжүүдэд үсгэн тэмдэглэгээ схем бол заавал байж тараа тэрнийг ойлгох хэрэгтэй болно. Жишээ нь энэ юу гэсэн тэмдэглэгээ байна вэ гэхээр одоо ингэж тайлбарлаж байна. Нэг юм хойлох реактор байгаа юм байна л да. А бодис B бодис хоёрын хооронд нь энэ шугамаар өгч исэн юм байна. Тэгээ хооронд нь хойлж исэн юм байна. За LT гэдэг нь болохоор level трансмиттер буюу одоо төвшин хэмжигч байрлуулсан юм байна. Төвшин хэмжигчээр энэ аппаратын төвшин хэмжээ, төвшин хэрвээ их бага байвал их юм уу эсвэл бага байвал энэ хаалтыг нээж хаа гэсэн одоо командыг бол өгж байгаа гэж бол ойлгож болно. За тэгээ энд болохоор энэ PT гэдэг нь flow transmitter буюу одоо зарцуулалт хэмжиж байгаа юм байна. Зарцуулалт хэмжээд хэрвээ зарцуулалт нь чинээ өгөх утгаас их байвал энэ хаалтыг хаа, бага байвал энэ хаалтыг нэ гэсэн командыг бол өгж байгаа юм шүү. Энэ болохоор flow indicating control гэсэн үг. Гэх мэтлэн одоо юм үсгэн тэмдэглэгээгүүд бол байгаа. Таанусын лаборатори ажил дээр ч гэсэн гарын авлагтаар ч гэсэн байгаа. За тэгээ энэ талд юу байна вэ гэхээр бол энэ температур хэмжсэн юм байна. Температур хэмжээд хүргэлтийн агентыг бол урсгалын хурд мурдыг нь тохируулаад температураа контролцсон юм байна. За дээшээ бол pressure transmitter буюу одоо даралт хэмжигч байна. За тэгээ даралт хэмжигчээр энэ хаалтыг нээж хаагаад бол аппаратын доторх даралтаа бол ингэж хянах юм байна. За ийм байдлаар энэ үсгэн тэмдэглэгээгүүд хийхийг түрүүний номны 5 дугаар бүлгэн дээр flow sheet гэсэн зүйл байгаа. Тэнд дээрээс бол сайн ойлгоод авчихад ирээдүйд л бол хэрэг болно. За ер нь энэ үйлдвэрийн одоо ингээд ийм тоног төхөөрөмжүүд байлаа гэхэд энд болохоор нэмэлт туслах төхөөрөмжүүд суулгаж өгдөг. Жишээ нь энэ одоо төвшин хэмжигч байна. За энэ болохоор одоо даралт хэмжигч юм шиг байна. Энэ температур хэмжигч байна. За тэгээд дээрэс нь RDS эднээс халаалт эднээс оруулаад өгсөн юм шиг байна. Ингээ ийм нэмэлт тоноглол, хаалт, температур, даралт хэмжигч ийм юмгүйгээр бол яг вэ гэхээр тухайн энэ тоног төхөөрөмжлөл зүгээр л хөндий хоосон төмөр. Нэмэлт тоноглолгүй бол энэ бол хэнд ч хэрэггүй зүгээр л төмрийн хэсэг гэж ойлгочихлоо. Хамгийн гол нь энийг яах вэ гэхээр ам оруулахын тулд л ийм нэмэлт тоног төхөөрөмж хийж тэрнийхээ одоо хэмжилт
дүүд хийж тэгээ контрол хийж одоо ингэж тухайн төхөөрөмж маань бол амин орж явдаг байгаа. За ийм одоо туслах тоног төхөөрөмжүүдэд нэгдүгээр тийм төвшин хэмжигч орно. Level control буюу төвшин хэмжигч орно. За одоо биднээсийн зүгээр нойлын одоо татдаг усны хаалтч гэсэн бол бас нэг төрлийн төвшин хэмжигч юм л та. За тэгээд төвшин хэмжигч бол янз бүр. За хамгийн энгийн нь болохоор одоо энэ дээр үзүүлсэн шиг ийм нарийн ийм хоолой оруулсан. Энэ хоолойны энэ ийм даралт мэдрэгч ийм хоолой оруулсан байгаа юм л да. Тэгээд энэ даралт мэдрэгчийн энэ гидростатгийн хуулийн дагуу бол энэ шингэний төвшний өндрийн дагуу энэ цэг дээр энэ шингэний дээд төвшин дээрх бол гидростатик даралт өөр байгаагаас үндэслээд тэр даралтын зөрүүн дээр үндэслэж одоо энэ ямар хэмжээний даралт үүсэж чинь тэрнийг нь хувиргалт хийгээд за төвшин тэд дээр тийм байгаа юм байна шүү гэдг болохоор хэмждэг ийм төвшин хэмжигч бол байна. За гэхдээ энэ бол сүүлийн үед бол бараг ашиглалтаа үлдсэн ийм төвшин хэмжигч байгаа. За сүүлийн үед хамгийн өргөн ашиглаж байгаа төвшин хэмжигч бол ийм соронзон төвшин хэмжигч байдаг. Ийм хоёр паланцын холболттой. Тэгээд паланцын холболттой энэ төмөр болохоор голдоо хөндөйтэй. Тэгээ хөндөй дотор нь болохоор ийм хөвдөг ийм жижигхэн соронз явж байгаа. Тэгээ энэ хоёр паланцаар болохоор аппараттайгаа ингээ холбоод өгчхоор тухайн аппарат дотор шингэний төвшин хаана явна нөгөө хөвдөг соронз маань бол дээшгээ тэр шингэн дээр бол ингээд хөвөөд явж байна гэсэн. Ингээ хөвөөд энэ хоолоогоор ч гэсэн ингээ шингээ орж ирэхээр нөгөө соронз маань хөвөөд явж байна гэсэн. Тэгээ яах вэ гэхээр бол энэ хажуу талдаа бол нөгөө соронзыг мэдэрдэг юм бас ийм соронзон ийм жижигхэн оройлгуудтай тэрүүгээрээ болохоор ингээд нөгөө соронз маань хаана хөвж явж байгаа вэ гэдгийг төвшинг нь бол ингээ харуулад өгөөд байждаг. Мөн адилхан энэ чинь болохоор цаашаа ийм соронзон одоо мэдрэгч байрлуулад өгсөн тэр соронзон мэдрэгч нь бол төвшин хаана явж байгааг болохоор цаашаага тухайн төхөөрөмжийн хяналтын самбар руу бол мэдээлээд ингээд дэлгэцээр дисплейгээр шууд одоо төвшин хэд дээр байна шүү гэдгийг бол ингэж харж яадаг ийм төхөөрөмж бол байдаг. За энийг бол magnetic level controller гэж бол нэрлэдэг. За энэ бол биднээсээ одоо үзэж байгаа нөгөө ректификацийн аппаратын дээр яг ийм magnetic төвшин хэмжигч байрлуулад шингэнийхээ төвшинг бол хэмжээд явсан байгаа. За энийг мөн адилхан видео бичлэгэн дээр бол тайлбарлсан байгаа шүү. За дараа нь температур хэмжигч гэж байна. За температурыг бол энэ схем дээр байгаа шиг янз бүрийн байдлаар бол хэмж болно. За энийг өөрөөсөө түрүүний ярьсан өмнөөс ойлгоод уншчих боломжтой байх. За температур хэмжигч зүйлэг болохоор термокапл буюу термопар гэж нэрлэдэг. За энэ нь болохоор дотроо янз бүр жишээ нь бол юу ах вэ гэхээр E-type, K-type, Air-type гэх мэтлэн бол ингээд хэлбэрээс хамаарат бол термокапл гэж ярьдаг, термопарч гэж ярьдаг. Энэ болохоор ингээд янз бүр байдаг. За тэгээ энэ болохоор яах вэ гэхээр термокапл нь болохоор юм хоёр утсаас тогтно. Энэ дээр энэ зурган дээр үзүүлсэн шиг. Эхнийхээ энэ нарийн утас яваад за тэр нь одоо жишээ нь энэ цагаалт ороод игэм болохоор юм хайш байх нь. Жишээ нь air type одоо термокапл гэхэд болохоор 87% нь болохоор паллади цагаалт 13% нь болохоор ороод агуулсан юм металл хайлш байх нь л да. Нэг утас нь гэсэн үг. Нөгөө утас нь болохоор цэвэр цагаалт байгаа гэсэн үг. Ингээ энэ хоёр одоо металлын хайлш хоёрыг болохоор хооронд нь ингээд үзүүрийг нь хооронд нь гагнаад өгсөн байдаг. Ийм зүйлийг болохоор термокапл гэж нэрлэж байгаа. За тэгээ хэрвээ зэврэмтгий янз бүрийн орчинд ажиллах гэдэг байвал энэ термокапл ч өөрөө зэвэрчих гэдэг байвал гадна талаар нь ингээд юм зэвэрлээс хамгаалсан юм төмөр гэр хийчих болно. Энэ дээр үзүүлсэн шиг. За ийм зүйлийг болохоор термокапл гэж байгаа. Тэгээ термокапл яаж ажилладаг вэ гэхээр энэ термокаплийн маань нэг үзүүр нь нөгөө халуун хэмжигч байгаа одоо 100-ны ч юм уу эсвэл одоо дулаан сөлцөөний аппаратын ч юм уу аль нэг хэсгээр тэр дулаан
хэмжигч байгаа хэсэг рүү маань болохоор энэ үзүүр бол ингээд дүрэгдээд өгчдөг гэсэн үг. Ингээ энэ үзүүр ингээд дүрэгдээд өгчхоор энэ үзүүр ихлэ хална. Халангууд халуун цэгээс, халуун металлын цэгээс хүүтэн энэ үзүүр рүүгээ болохоор электрон дамждаг баг. Гэхдээ цэвэр металлаар гүйх электроны тоо энэ хайлшаар гүйх электроны тоо хоёр бол хоорондоо зөрүүтэй байдаг. Энэчнээс хамаарат явбал явах вэ гэхээр энэ халуун цэгээс энэ металлын хайлшаар гүйх электроны зөрүү болохоор электроны тоо өөр учраас энэ хоёр үзүүр дээр бол яадаг вэ гэхээр маш бага хэмжээний милливольтоор хэмжигдэх юм потенциалын зөрүү үүсчдэг энэ үзүүр дээр. Тэгээ энэ потенциалын зөрүүг цаашаа жишээ нь одоо энэ дээр үзүүлсэн ч гэдэг E50 одоо хэлбэрийн термокапл байлаа гэхэд одоо 40 милливольт зөрүү үүсвэл температур нь 500 градус юм аа тий. За 60 милливольт зөрүү үүсвэл температур нь болохоор 750 градус юм аа гэх мэтчлэн бол ингээд энэ милливольтоор хэмжигдэх тэр үүсэж байгаа зөрүүг болохоор цаашаа хувиргалт хийгээд энэ схемийн энэ график дээр үзүүлсэн шиг хувиргалт хийгээд бидэнд температур нь тэд байгаа шүү гэдгийг бол мэдээлээд байдгаа гэсэн үг. За ийм зүйлийг болохоор термокапл гэж нэрлэдэг. Одоо янз бүрийн зуух, за тэгээд халуунд ажиллаж байгаа төхөөрөмжүүд л дандаа ийм термокаплтай байдаг. Тэгээд термокаплууд нь болохоор янз бүр маш олон төрөл байгаа. K-type биднес гэдэг. Тэгээ биднес дэлгэцэн дээр дисплей дээр температур харуулад байгаа нь бол яг үнэндээ бол юу хэмжиж яана гэхээр саад утгаараа энэ хоёр утасны үзүүрт гарах потенциалын зөрүү буюу маш бага милливольтын зөрүүг бол энэ одоо график дээр үзүүлсэн шиг хувиргалт хийгээд конверт хийгээд биднээс тэдэн градус байгаамаа гэж харуулад байгаа гэсэн. Түүнээс үүш температур хэмжээд байгаа юм биш милливольтын зөрүүг термокаплийн хоёр үзүүр дээр үүсэх милливольтын зөрүүг хэмжиж гэж бол биднээс харуулад байгаа. За ийм зүйлийг болохоор термокапл гэж бол нэрлэнэ. За температур хэмжих төхөөрөмж. За дараа нь даралт тохируулах. За даралт хэмжих төхөөрөмжүүд байна. За даралт хэмжих төхөөрөмжүүд бол манометрууд байдаг. За нэгдүгээр төлөв зүгээр энгийн одоо манометр байна. Энэ доороос энэ манометрийг нэг төхөөрөмжн дээр ч юм уу хоолой суйрлуулж өглөө гэхэд доороос ирж байгаа хий шингэнийхээ болохоор даралтын нөлөөгөөр бол энэ зүү хөдлөх тий. Дотроо бол ийм пүрштэй байгаа юм л та. Тэгээд доотлын энэ өгж байгаа даралтаас хамааруулаад тэр пүрш хэр хэмжээнд эргэж байгаас хамааруулсан ийм манометрууд бол хамгийн өргө ашиглагдана. За зүгээр энгийн ийм уу хэлбэрийн одоо дифференциал манометр ашиглагдана. За мөн адилхан ийм энэ бол бас адилхан нэг дифференциал манометр байна. За ийм манометрууд бол мөн өргөн ашиглагддаг. За энэ манометрууд дотор сүүлийн үеийн тооны төхөөрөмжн дээр суйрлуулж өгж байгаа даралт хэмжигчүүд бол дандаа ийм пизоэлектрик даралт хэмжигчүүд бол байгаа. За манай лабораторид биднээс ашиглаж байгаа тооны төхөөрөмжүүд бол дандаа ийм пизоэлектрик пресс сенсор буюу одоо пизоэлектрик пресс сенсор бол суйрлуулад өгсөн байна. Энэ нь ямар юм байдгийг бэ гэхээр пизоэлектрик материал гэдэг бол даралтын нөлөөгөөр тухайн материалаас электрон сугарж гараад маш бага хэмжээний потенциал үүсгдэг ийм одоо материалыг болохоор пизоэлектрик материал гэж байгаа. За энэ зурган дээр үзүүлсэн байна. Энэ доороос ингээд шахлаа гэж ойлгоход ингээд хоёр металл хавтантай. Тэгээ энэ одоо энэ улаанаар тэмдэглэсэн байгаа нь болохоор нөгөө пизоэлектрик материал л та. За жишээ нь бол одоо кристалл байдалтай кварц гэдэг бол өөрөө бас ийм пизоэлектрик материал. Тэгээд дээр доороос ирж байгаа энэ хоёр даралтын зөрүүрнээс хамаарат энэ пизоэлектрик материалаас электрон сугараад аль нэг тийшээ шилжинэ гэсэн үг, аль хэсгийнхэн даралт их байгаагаас хамаарат. Тэгэхээр энэ доотлолт нь контактлуулаад өгсөн хоёр металлын хооронд бол бага хэмжээний потенциалын зөрүү үүсчихдэг. Энэ потенциалын зөрүүг л мөн адилхан төрөөнөх шиг
одоо потенциалын 48 мВ байхад даралтыг тэд гэж ойлгох гэсэн юм хуургах одоо хүснэгт байдаг. Ийм хүснэгтүүд ашиглаад л ийм даралт хэмжих ийм одоо пресс сенсорууд буюу даралт хэмжигчүүд бол хамгийн өргөн ашиглагддаг болсон сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд. Ер нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дандаа л иймэрхүү хэлбэрийн пьезоэлектрик сенсоруудтай болсон байна. За манай ашиглагч байгаа тоног төхөөрөмжүүд ч гэсэн мөн адилхан ийм сенсортой байгаа. За пьезоэлектрик энэ одоо материалын эн шин чанарыг үндэслээд зөвхөн даралтж хэмждэг юм биш. Зүгээр яг хөө шаашгаа одоо хурдтгал, температур, за тэгэл янз бүрийн юм хэмжин эмнэлгийн нарийн төхөөрөмжүүдээ одоо сенсоруудыг бол хийдэг ийм чухал материал байгаа. За ийм даралт хэмжигч бол байна. За дараа нь урсгал хэмжигч гэж байгаа. За урсгал хэмжигчүүд бол одоо за энэ ногоон одоо энэ барилтаа эднүүслүүл юу гэхээр бол дандаа хийн урсгал хэмжигчүүд байна. За энэ ихний зурган дээр үзүүлсэн бол шингэний урсгал хэмжигч байна. За шингэний урсгал хэмжигчийн бүтцийг нь аваад үзвэл ийм хоолой дотор ингээд хаалт байрлаж байгаа гэсэн. Энд байрлуулсан энэ хаалт болохоор магнитикийн нөлөөгөөр болохоор эргэх байдлаар эсвэл хаалтаа ихнэн эсвэл бага нэн гэсэн байдлаар бол ингэж одоо урсгалын хурд бол хэмжигч байрлаж байдгаа. За зарим төрлийн одоо юм хоолойд бол урсгалын хурд хэмжихийн тулд ялангуяа хуучны тоног төхөөрөмжүүд дээр бол ийм хаалт байрлуулад өгчдөг. За ингээ хаалт байрлуулад өгчгоор энэ талаас одоо хий шингэний урсгал орж ирлээ гэхэд энэ хэсэгтээ болохоор өндөр, ийшээгээ болохоор энэ хаалтын нөлөөгөөр бол энэ хэсэгт даралт багасчдаг дээр үндэслээд ингээд ийм даралтын зөрүүн дээр үндэслээд ийм урсгалын хурд хэмждэг ийм одоо хуучны төхөөрөмжүүд бол бас байдгаа. Одоо хүртэл бол зарим төхөөрөмжн дээр бол ашиглагдаж байна. За ийм нэмэлт тоног ийм одоо даралт хэмжигч, температур хэмжигч, за урсгалын хурд хэмжигч, төвшин хэмжигч эднүүсийг бол тухайн төхөөрөмжөндөө байрлуулж өгч тухайн төхөөрөмж маань бол жинхнээсээ ажиллах боломжтой болж гарч ирдэг. За энэ болгон бол биднээсээ ашиглаж байгаа лабораторийн төхөөрөмжүүд дээр бол байрлаж байгаа. За түрүүн болохоор хаалтны талаар яриад байсан. За хаалт болохоор gate баал буюу одоо гарцад хаалт гэж байна. Plug хаалт буюу одоо юм бөглөөс хэлбэрийн хаалт. Globe буюу одоо бөмбөрцөг хэлбэрийн хаалт. За тэгээд диафрагмд бол хаалт гэсэн одоо ийм хаалтууд бол байна. За эхний энэ А, Б зурган дээр үзүүлсэн gate буюу гарцад хаалт. За тэгээд бол plug баал буюу одоо ийм бөглөө хэлбэрийн ийм хаалтыг бол яадаг вэ гэхээр тухайн хоолойд байрлуулахдаа эсвэл нэгэд орхичдаг, эсвэл нэг хаагаад орхичдаг юм дээр бол ашигладаг. За энэ диафрагмд хаалт, за тэгээ бөмбөлөг хаалтыг бол байнга нээж хаажих одоо ийм зүйл дээр бол байрлуулж өгдөг. За биднээсээ ашиглаж байгаа төхөөрөмж дээр бол аль нь бол байж байгаа. За өмнөх хүчлэг дээр бол тайлбар хийсэн байгаа. За энэ butterfly буюу одоо ийм эрвээхэй хэлбэрийн хаалт байна. Энэ голоор ингээд эргэж хааж яадаг. За энийг бол урсгал түрүүний нөгөө flow control буюу урсгал хэмжигчүүд дээр бол ашиглана. За мөн хийм бол урсгал хэмжигчүүд дээр бол ашигладаг. За энд бол non-return ball буюу одоо үл буцах хаалтыг тэмдэглэсэн байна. Энд чинь болохоор ийм эргэдэг ийм юутай ийм болт барилж байгаа. Тэгээ энэ талаас урсгал ороод ирэхээр энэ хаалт бол өргөдөд энэ доотлын зурган дээр үзүүлсэн шиг ийм байдалд ороод энэ нарийн завсраар нь бол хий шингэн маань бол нэвтрээд байх ийм одоо байдалтай. Буцаад нөгөө талаас нь шингэн ороод ирэхээр энэ болт маань болохоор буцаж доошгоо буугаад ингээд хаах байдлаар ингэж ажилладаг ийм одоо хаалтыг non-return ball биш нэрлэдэг. За мөн л адилхан биднээсийн төхөөрөмждөр суурилуулад өгсөн байгаа. За хийн хувьд бол бас үл буцах гэж байна. Үл буцах хаалт гэж байна. Тэр нэг иймэрхүү хэлбэр дүрстэй дотоод хэсгийг нь аваад үзвэл ийм пүрштэй. Тэгээд эн чинь ийм дисктэй. Энэ диск болохоор яг хөөхөр цаанаас хий ирэхээр пүрш хагдаад
наашаага хийг дамжуулна гэсэн үг. Буцаагаад энэ талаас хий ороод явъя гэхээр пүршт хилээд энэ одоо диск маань хаачих учраас бол хий цаашаа буцаж явахгүй гэсэн үг. Ийм байдалтай бол хаалтыг бол хий дээр бол ашиглана. За энэ ихний хаалт бол үл буцах бол шингэн дээр ашиглах юм үл буцах бол хаалтууд байна. За тэгээд түрүүний ярьсан шиг энэ ном дээр байгаа технологийн схем тэмдэглэгийг түрүүний номны маань 5 дугаар бүлэг дээр байгаа хаад полов шит гэсэн хэсэг байгаа. Бүлэг байгаа. Тэр бүлэг дээрээс бол ингэж уншиж ойлгоод ингээд тоног төхөөрөмжтэйгээ холбож ойлгоорой. Жишээ нь энэ одоо энэ дээр харагдаж байгаа энэ зураг бол юу вэ гэхээр биднээс нөгөө нэрлэгийн аппаратн дээр температурыг нь хэрхэн хэмжээн, за урсгалын хурд эднүүсээ хэрхэн хэмжээн, төвшинг хэрхэн хэмжээн гэдгийг энэ зурган дээр чинь тайлбарлсан байна. За энэ болохоор мөн л адилхан биднүүсээ нөгөө ашиглаж байгаа ректификацийн колон дээр бол температур, урсгалын хурд эднүүсийг хэрхэн хэмжиж байгааг бол тайлбарлсан байх нь байна. За энэ зургийг түрүүн өмнө тайлбарласан. За ийм байдлаар энэ технологийн схемүүдийг сайн ойлгохгүй тэгээд дээрэс нь энэ хаана ямар одоо даралт температур хэмжигч эднүүс байгаа, төвшин хэмжигч эднүүс байгааг ойлгохгүйгээр бол ерөн цаашдаа төгсөөд гарсан ч гэсэн бол бас тухайн төхөөрөмжөө ойлгохгүй болчих учраас энийг бол сайн ойлгоорой гэж хүсье. За энэ схемүүдийг мөн ойлгож ээж ийм одоо контрол төхөөрөмжүүд, туслах төхөөрөмжүүдийг ойлгож ээж бол лабораторийн заавраа ойлгож тэрэн дээр байгаа схем эднүүсийг ойлгож цаашаа лабораторио их нөхцөл гол нь бүртнэ. Тэгэхээр эднүүсийг бол сайн ойлгоорой гэж одоо хүсэж байна. За үйлдвэр дээр бол үйлдвэр схем гэдэг ийм учиргүй ийм одоо нарийн нийлмэл юм байдаг. Саяын жижигхэн одоо хэсгүүдийг ингээд ойлгвол энэ зургийг ч гэсэн биднээс хэсэгчлээд ингээд ойлгоод байх боломжтой юм. Инженерийн зургийг ч гэсэн ойлгоод байх боломжтой шүү. За энийг сайн анхаарч ажиллаарай гэж хүсье.